Нэгэн жаргалтай 50 хаант улс байжээ. Тэр улсын нэрийг Жаргалант гэдэг байжээ. Жаргалант хаант улсын хөрш болох 1-р хаант улс болон 2-р хаант улс нийлж Жаргалант хаант улс руу дайрахаар боллоо. 1-р хаант улс болон 2-р хаант улс нийлж зөвлөгөөгөө гарлаа. Жаргалант хаант улсын хаан хөрш улсууд тоглох гэж байгааг мэдв. Жаргалант хаант улс ордноо хамгаалж цэргүүдээ гаргав. Тэгээд Жаргалант хаант улс 1-р болон 2-р хаант улстай таньж эхэллээ. Хичээсний эцэст Жаргалант хаант улс иржээ. 1-р болон 2-р хаан хүн болгон баярлаж ад жаргалтай төгсөв.